Аймгийн эрүүл мэндийн салбар 2018 онд эрүүл мэндийн даатгалд иргэн бүрийг хамруулж, илрүүлж, оншилж эмчлэн нурааг зарласан билээ. Тус урааны хүрээнд Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын нийт 64 эмч сайн дурын үндсэн дээр хандив цуглуулан нэн ядуу зорилтод бүлгийн 11 иргэний бүтэн жилийн эрүүл мэндийн даатгалыг төлж 11 иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах боломжоор хангасан бүтээлч ажлыг зохион байгууллаа. За Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч нарын зүгээс 2018 оны эрүүл мэндийн даатгал дүнгүй хамрагдах эрхийн бичгийг болгоноо. Таны амьдрал ан жаргал эрүүлэг сайн сайхан бүхэн өсөөрөө Говьсонбор аймаг эрүүл мэндийн салбар гэсэн байна. Ингээд 2018 оныхон даатгалыг бүтэн жилээр ингээд төлсөн дэвтрийн хамт ингээд гаргуулж өгөө. За Саранхүү. Гэт Говьсонбор аймгийн Бэнтэл сумаас ингээд энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан бүх сайхан эмч нартаа болон хувьас ингээд эмч нартай баярын мэнд хүргье. За ингээд би одоо 2017 оноос эхлээд би ер нь нийгмийн даатгал их эрүүл мэндийн дэвтэр бөглүүлж байгаагүй. Тэгээ одоо ингээд өглүүлж одоо эмч маань ингээд намайг оруулж энэ бүгдэд оруулж ингээд ясанд их баярлж байна. Одоо түл их баяртай байна. Тэгээ эмч нартай ажлын өндөр амжилт Сайн улсын аянд нэгдсэн 64 эмчтэй талархал дэвшүүлж эрүүл мэндийн даатгалд хамрагдсан 11 иргэндээ эрүүлэх аз жаргалын дээдийг хүсье. Нээлттэй хаалганы удирдлагын хүрээнд Говьсонбор аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Сүмбэр сумын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар Умард говийн гүвэт халахын дундад талын сав газрын захиргаа, сум дундын ойн ангийн дарга мэргэжилтнүүд аймгийн төвийн сум болох Сүмбэр сумын удирдлагуудтай уулзалт хийж 2018 онд байгаль орчин аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагааны хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар чиглэл өгч санал солилцсон ажилласан юм а. Сүмбэр сумаас 2018 оны 3 дугаар сарын 15-наас 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд эко орчин эрүүл амьдрал миний гэр манай байр 2 сарын аяныг зохион байгуулж байгаа бөгөөд тус аяны нээлтийн үйл ажиллагаатай давхцуулан дээрх уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан юм а. Сүмбэр сумын тамийн газраас эко орчин эрүүл амьдрал миний байр манай гэр гэсэн 2 сарын аяныг өрнүүлж байна. Энэ аян маань Сүмбэр сумын дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд бүхий төвчлийн байгууллага аж ахуй нэгжүүд болон одоо иргэд хөдөлмөрчид энд оролцох учиртай юм а. Иргэн одоо Сүмбэр суманда Цойр хоттой ая тухтай эрүүл орчин хангагдсан тийм сайхан одоо орчин бүрдүүлэх зорилгоор энэ 2 сарын аяныг зарлж байгаа учраас иргэд хөдөлмөрчид аж ахуй нэгж та бүхнийг манай энэ зохион байгуулж байгаа аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Говьсонбор аймгийн Сүмбэр сумын засаг даргын тамийн газраас эко орчин эрүүл амьдрал миний гэр манай байр гэсэн ийм 2 саяын аяныг бас сайхан аяныг зохион байгуулж байна. Энэ аян маань үнэхээр цаг үеэ олсон энэ сайхан аян болж байна гэж миний хувьд төгөнж байна. Учир нь юу вэ гэвэл Монгол улсын үндсэн хуулиар хүн бол эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Энэ эрхээ бол иргэн хүн өөрөө бий болгоно. Дээрээс нь төр засгийн байгууллагууд, хувийн хэмжээний байгууллагууд хамтарч бий болгох ёстой гэж би үздэг. Ийм учраас энэ аянд бол манай сургуулийн хувьд бол их эмчлэг оролцоо үзүүлж идэвхтэй орсон гэдгийг бас энд бас ихэд таатай байна. Дээрээс нь мөн нийгмийг бүрдүүлэгч хамгийн жижиг эдис. Нийгмийн анхны нэгж бол яах аргагүй гэр бүл байдаг. Тийм учраас энэ эко орчин эрүүл амьдрал миний гэр манай байр гэдэг энэ аяныг гэр бүлээс эхэлж байгаа бас их тааламжтай хандхад сайхан байна. Учир нь юу вэ гэвэл энэ гэр бүл маань сайхан байх юм бол сум маань сайхан байна. Сум маань сайхан байх юм бол аймаг маань сайхан байна. Аймаг маань сайхан байх юм бол Монгол их орн маань сайхан байна гэсэн үг ээ. Тиймээс гэр бүл сурч хүмүүжж байгаа хүүхдийн хувьд зөв хүмүүжлтэй, зөв дад хөвшилтэй байх юм бол мөн сургуулийн орчинд, нийгмийн орчинд бас хүүхэд зөв байдаг. Тийм учраас гэр бүлээс энэ үйл ажиллагааг эхэлж байгаа нь хуулийн тааламжтай. Ийм болохоор төрийн болон төрийн бус хөвшлийн бүх байгууллагууд, гэр бүлүүд
иргэд олон нийтэд бол энэ аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Галсумбар аймгийн Сүмбэр сумын засаг даргын тамгын газраас эко орчин эрүүл амьдрал 2 сарын аян зохион байгуулж байгаа. 2-р цэцгийн хамт олон бид баярлалаа байна. За яагаад гэвэл одоо хүн болгон эрүүл орчинд одоо амьдарч байвал одоо эрүүлийн байх ёстой. Ийм үүднээс одоо манай 2-р цэцгийн хамт олон бол маш одоо идэвхтэйгээр энэ аянд оролцсон гэж бодож байна. Ингээд нийт эцэг эхчүүдтэй болон одоо энэ Галсумбар аймгийнхаа иргэдтэй энэ аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Тус аяны хүрээнд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх болон тус салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд танилцуулах, олон нийтэд сурталчлах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагт Дөө Бүжгийн Боржгон чуулгын байранд зохион байгууллаа. Сүмбэр сумын засаг даргын тамгын газраас эко орчин эрүүл амьдрал миний гэр манай байр сэдвт тогтчлт бүтээн байгуулалтын аяныг 2018 оны 3 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай зохион байгуулж байна. Сүмбэр сумын нийт иргэд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудыг аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Орчин эрүүл бол бие эрүүл биеэр их амжилтанд хүрнэ. Сум орон нутгийнхаа тогтчлт бүтээн байгуулалтын төлөө хамтдаа урагшаа. Хамтын хүчээр Цэмцгэр хотод эрүүл цэвэрхэн амьдарцгаая. Сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, төрийн өмчийн оролцоотой болон хувийн хвшлийн бүх аж ахуй нэгж байгууллагуудыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Төрлөх хотынхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Сум орон нутгаас зохион байгуулж байгаа бүхий л арга хэмжээг дэмжиж байдаг ард иргэд аж ахуй нэгж байгууллагуудаа баярлалаа. Аяны үйл ажиллагаанд амжилт хүсье. Сүмбэр сумын засаг даргын тамгын газар. Монгол Улсын их хурлын гишүүн Гомболдоогийн мөнх цэцгийн санаачлагаар боловсрол соёл шинжлэх ухаан спорт яам Монгол Улсын боловсролын их сургуультай хамтран их соёл их үндэс хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Монгол Улсын их хурлын гишүүн Гомболдоогийн мөнх цэцгийн санаачлагаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн засаг даргын дэмжлэгээр үндэсний хэл бичиг, соёлын өвийг хамгаалан дэлгэрүүлэх, сурагчдын сурлагын амжилтыг ахиулах, багш сургам хүмүүжүүлэгчдийн хөгжлийг хангах зорилгоор их соёл их үндэс хөтөлбөрийг манай аймагт хэрэгжүүлж байгаа юм а. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд боловсрол соёл шинжлэх ухаан спорт яамны боловсролын хүрээлэн Монгол Улсын боловсролын их сургуулийн багш нар 2018 оны 4-р сарын 2-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн багш нарт сургалт зохион байгуулж 190 гаруй багш сургам хүмүүжүүлэгчдийг хамрууллаа. Өнгөрсөн намрын чуулганаар багшийн хөгжлийн тухай хуулийг өргөн барьсан Монгол Улсын засгийн газраас 2018 оныг багшийн хөгжлийг дэмжигчид болгон зарсныг та бүхэн маань мэдж байгаа. Миний бие нэрийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувьд соёлын ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Мөн одоо улсын хурлын гишүүнийхээ бүрэн эрхийн хугацаанд их хэлний нэршлийн тухай хуулийг санаачлагаар зэхэж зорж байгаа болно. Мөн баг дунд боловсрол сурагчдын стандарт их хэлний чиглэлээр дөрвөн ажлуудыг хийж өөрчлөлт оруулахад анхаарлаа хандуулахаар хичээл ажиллаж байна. Энэ ажлуудыг маань одоо эхлүүлэх мөн одоо сэдвийг санаачилж авч зохион байгуулж явах маань манай Сүмбэр аймгийн багш нар та бүхэн маань бас идэвхтэй та бүхэн маань оролцоо бас чухал гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Чанартай боловсролын хүмүүжлэгээр бүрдүүлж боловсролын доктортой хөгжлийг хангах нь багшийн чадвараас шууд хамаардаг гэдгийг та бүхэн мэднэ. Багшийн хөгжил нь боловсролын салбарын өөрчлөлт шинжилгээний үндэс болж багшийг хөгжүүлэхгүйгээр боловсролын шинжилгээг хийхэд учир тутагтай байлаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр 11 хөтөлбөрийг багтан аймаг орон нутгад хэрэгжүүлж байна. Үүний нэг бол боловсролыг дэмжих дэд хөтөлбөрийг бид
хэрэгжүүлээд явж байгаа. Энэ боловсролыг тэргүүлэх салбар тавьж анхаарлаа хандуулан ажиллаж байдгийн хол идэвх юм аа гэж өнөөдөр энэ хэлэхэд таатай байна. Багш сурагчид маань улс улсын аюулгүй чанартай олимпиад уралдаан тэмцээд амжилттай оролцож хийж нөлөөлснээр нэг нэгэндээ уршиг солилцох ийм сайхан болсон. Нөхцөлийг дэд хөтөлбөр болон бусад айн орнуудад явуулах хөтөлбөрийн хэмжээнд баярмаа гэх нөөдрөөс онцлог хэлбэрс авч байна. Улсын их хурлын гишүүн мөнх цэцэг боловсрол соёл шинжлэх ухаан спорт яамны боловсролын хүрээлэнгийн захирал итгэл Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын төвийн эрхлэгч Монгол Улсын ардын багш хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Өнөр Баяр Монгол Улсын боловсролын их сургуулийн насан туршийн боловсрол зайн сургалтын тэнхимийн эрхлэгч боловсрол судлалын ухааны доктор Оюун Бэлэг Монгол Улсын боловсролын их сургуулийн математик байгалийн ухааны тэнхимийн эрхлэгч доктор Түмэн Цэцэг Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч боловсрол судлалын ухааны философийн ухааны доктор дэд профессор Нэмэх Жаргал Монгол Улсын боловсролын их сургуулийн англи хэлний тэнхимийн ахлах багш Даваа Баяр нар Говьсөнбөр аймгийн багш нартай уулзаж Монгол хэл бичгийн хөгжил, хандлага, хэрэглээний талаар багш нартай санал солилцож мэдээлэл өгсөн юм а. Манай Говьсөнбөр аймаг бол өөрөө хүүхдтэй аймаг тийм учраас залуу байх тусмаа илүү их одоо сурч мэдэх, илүү их шин бүрсэн дээр шин ургамал тарьж, илүү ихийг бүтээхийг энэ бүгд бочуудаа зааж сурах нь бол багш бидний нэн чухал үүрэг болоод байгаа. Энийг л бас манай багш нар ойлгож байгаа гэж ингэж би бодож байна. Мөн Монгол хэл уран зохиол, математик, физик, түүх, нийгмийн ухаан, хим, биолог, гадаад хэл, бага ангийн багш нарт судлагдхуун тус бүрийн чиглэлээр сургалтуудыг хийсэн нь багшийн хөгжлийг дэмжсэн, багшлах ур чадвар, технологиг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болсон юм а.